Сүнцгийн дайд хурлаг ном бол 2500-аад гарын жилийн өмнө бичигдсэн гэж үздэг. Гэхдээ одоо хүртэл дэлхийд бол дайны гарын авлага, бизнесийн гарын авлага, олон улсын харилцааны гарын авлага гэдгээр алдартай. Харвардын бизнесийн ангийн оюутнууд юм бол заавал унших номын жагсаалтанд багтдаг. Мөн Дональд Трамп бол энэ номыг цаг гаргаж заавал унших ёстой номнуудын нэг гэж хэлсэн байдаг. За мөн энэ ном дээр гардаг алдартай ажил болох дайнд оролцохгүйгээр ялах нь жинхэнэ хамгийн том ялалт юм а гэснийг нь одоо өөрхөн Twitter дээр жиргэх хэмжээний энэ номын бол феномен гэж хэлэгддэг. Энэ ном юугаараа тийм алдартай гол санаа нь юу вэ гэхээр мэдээж дайд хурлын ном учраас дайны стратегиудын талаар гарч байгаа. Гэхдээ яг сүнцгийн өөрийнх нь гол санаа бол дайн гэдэг зүйл бол угаасаа ялсан ч вэ ялагдсан ч вэ тэр дандаа хор хохиролтой байдаг. Тийм учраас хамгийн сайн, хамгийн супер ялалт бол тулалдаанд орохгүйгээр ялах юм а гэсэн байдаг. Тийм болохоор дайн болохоос өмнө маш сайн урьдчилан тооцоо хийгээд үнэхээр ялах магадлалтай тохиолдолд дайнд орно. Хэрвээ урчилж тооцоолж үзээд ялагдахаар байх юм бол хизээч тэр дайнд орж болохгүй гэж бичсэн байдаг. Тэгээд мөн номон дээрээ 5 хэмжүүрийг зааж өгсөн байдаг. Тэгээд энэ 5 хэмжүүрийг хэрвээ хангаж байх юм бол тэр дайнд орох хэрэгтэй. Энэ 5 хэмжүүрээс аль нэг нь л зөрчигдсөн тохиолдолд тэр дайнд ялагдах нь тодорхой учраас аль нэг л байхгүй бол тэр дайнд огт орж болохгүй гэсэн байдаг. За энэ 5 зарчмыг нь бол орчин үеийн бизнес эрхлэгч нар мөрддөг гэдэг. За хамгийн тод жишээ бол одоо Японы SoftBank-ны захирал Сун энэ 5 зарчмыг яг хэрэгжүүлдэг гэдгээр алдартай. Тэг яг жинхэнэ бодит амьдрал дээр SoftBank-ны захирал бол 2000 онд Alibaba-гийн захирал Jack Ma одоо Alibaba-д бол 20 сая $20 хөрөнгийг оруулсан байдаг. Тэгээ 20 сая $20 хөрөнгө оруулахдаа бол энэ хоёр хүн зүгээр санамсаргүй байдлаар уулзсан гэдэг юм байлээ. Санамсаргүй байдлаар уулзаад Alibaba-гийн одоо танилцуулгыг сонсонгуудаа шууд 20 сая $20 хөрөнгө оруулахаар шийдвэрийг гаргасан. Тэгээд яг энэнийхэн талаар бол Jack Ma өөрхөн ярилцлага дээр бол манайх 1999 онд байгуулагдсан 2000 онд бол SoftBank-наас хөрөнгө оруулалт авсан байгууллагата 1 жил болол гэсэн үг шүү дээ. Тэр үед бол бид нэр өөрсдөө одоо түрээсээ төлж чадхааргүй тийм хэцүү байдал байсан гэж ярьдаг. Харин тэр SoftBank-ны захирал бол яаж ингэж маш богинохон хугацаанд уулзаад шууд 20 сая $20 газар дээр нь ингээд одоо хөрөнгө оруулахаар болсон бэ гэдэг дээр болохоор дайд хурлаг номын зарчмын дагуу ингээд хөрөнгө оруулах шийдвэрээ маш хурдан гаргасан гэж тайлбарсан байт юм байлээ. Тэгээ өнөөдрийн бичлэг дээр дайд хурлаг ном дээр гарч байгаа саяны ярьсан дайнд оролцохоос өмнө 5 хэмжих ёстой хэмжүүрийн талаар ярин. За мөн одоо дайнд орсныхоо дараа ямар стратегиэр яаж тулалдаж ялах ёстой юм бэ гэсэн 5 зарчмын талаар ярих болно. За шууд гол агуулга руу оръё. Дайнд орж болох 5 хэмжүүр гэж байгаа. Энэ 5 хэмжүүрийг маш товшхон, маш хурдан дурдаад тэгээд яг номын гол санаа руу орно. Яг хэрхэн дайдах вэ гэдэг нь яг номын гол санаа шүү дээ, тийм учраас энэ 5 хэмжүүрийг маш товчхон дурдъя. За нэгдүгээрт бол замнал гэсэн. Замнал гэдэг нь болохоор удирдагч болон цэрэг бүгдээрээ яг өөрхөн алсын араа зорилгодоо нэгдэж чадсан байна уу? За хоёр дахь нь болохоор цаг хугацаа гэж байгаа. Дайнд ороход хамгийн тохиромжтой цаг байна уу? За жишээ нь SoftBank-ны захирал бол одоо яг 2000 онд хөрөнгө оруулсан гэж байгаа. Тэгэхээр 2000 онд тэр Alibaba гэдэг одоо бизнес эрхлэгчдийг хооронд нь холбодог тэр одоо бизнес ирээдүйд ингээд амжилттай байх уу, энэ цаг үетэйгээ тохирч гинүү гэдгийг харсан гэсэн үг. За гурав дахь нь болохоор газрын байршлыг харах ёстой гэсэн байлээ. За энэ дээр болохоор SoftBank-ны захирал болохоор Alibaba Аз штэ тий. Тэгэхээр Азийн интернетийн зах зээл ирээдүйд өсөлттэй байх үгүй юу бодож үзсэн гэдэг. За дөрөвт нь болохоор жанжны чадвар гэж байгаа. За SoftBank-ны захирал бол Jack Ma-гийн чадварыг харсан гэсэн үг. За тавдах нь болохоор хууль. Яг дайн болж байгаа тэр газар дээр яг зөв хууль байгаа тэр хууль нь хэрэгждэггүй гэдгийг харах ёстой гэсэн. За одоо жинхэнэ номын гол санаа хэрхэн дайтах вэ гэж байгаа. За нэгт бол одоо энэ дээр ерөнхийдөө ном маань 13 бүлэгтэй дайны 13 стратегийн талаар ярьдаг гэсэн үг. Гэхдээ номын одоо эхний жишээ нь 1-3 дугаар бүлэг бол гуруулаад яг дайн гэж юу юм бэ талаар ярьсан. Тэгснээр 4, 5, 6 дугаар бүлэг нь бол товтлооны талаар ярьсан хэмжээгээр ингээд сэдвүүд нь бол багцаж болохоор учраас яг 5 одоо гол зарчмынхаа талаар ярий. За нэгдүгээрт бол дайны хамгийн гол зарчим бол урьдчилсан бэлтгэл. Урчилж та тооцоолж үзээд ялалт байгуулахаар яг баталгаатай тохиолдолд дайнд орно. Баталгааг байх юм бол хизэж дайнд орж болохгүй гэдгсэн. Тэгэхээр дайныг эхлэхээс өмнө эхлээд хөрсөө бэлтэн гихчлэнгээр яг дайнд орохоос өмнө ялах нь тодорхой болтол бүх юма бэлдэх ёстой гэсэн. За жишээ нь одоо энийг бол бизнес дээр ашиглах тал дээр бол шинэ бүтээгдэхүүнийг зах зээл дээр гаргахаас өмнө эхлээд хэрэглэгчтэй бэлтэн гэсэн. Зах зээл дээр бүтээгдэхүүн гаргахад аль хэзээний хэрэглэгчт нь бэлэн болчихсон байх ёстой. За жишээ нь энийг хувь хүмүүстээр бол одоо юу гэдэг нь шууд маргалдалгүйгээр аль болохоор эхлээд одоо ганди шиг тий ганди бол дайтахгүйгээр шууд ялалтыг байгуулсан гэдгээр алдартай шүү дээ тий. Тэгэхээр хувь хүмүүс бол шууд одоо маргалдаанаас илүү төрүүлээд өөрийнхөө санаа бодлыг ойлгуулах ч юм уу эсвэл бусад өөрийг нь дэмжих хүмүүсийг аль хэзээний бэлдснийхаа дараа маргалдах ч гэдэг юм уу тий. Ямар тач яг жинхэнэ тулаан болохоос өмнө ялалт байгуулах нь тодорхой болчихсон байх ёстой. Энэ бол дайны 1-р зарчим юм байна. За 2-р зарчим бол шууд мөргөлдөөн гэдэг. Яг шууд дайнд оролцсон гэдэг бол хамгийн муу гэсэн байдаг. Жишээ нь ингэж утсан байгаа.
Хамгийн гарамгай дайчин дайсныхаа төлөвлөгөөг эвдэж талаар болгоно. Түүний дараачих нь дайсныхаа холбоо сүлбээг үгүй болгоно. Удаахан цэргийн хүчийг нь дайран довтлохыг ирмэлцэнэ. Эрдэм ухаанаар хамгийн дороо нь хот балгадыг бүслэн сууна. Өөрөөр хэлбэл одоо шууд улаан нүрээр очиод тулалтан, маргалтан, ил задгаа одоо дайн үсгэж хэрэлтэн гэдэг бол бүр тэр мэрэгэн ухаан дутмаг хамгийн одоо дорой жанжтын хийдэг үйлчлэг гэсэн байна. Тэгээд энэ дээр болохоор тэгвэл шууд мөргөлдөхгүй яаж ялалт байгуулах вэ гэсэн чинь яг дайд хурлаг ном дээр болохоор ив нэгдлийг нь дайсныхаа дотоод ив нэгдлийг нь бутаргах хэрэгтэй. Тэгээд олон улсын харилцаа буюу гадаад улс орнуудтай харилцдаг тэр холбоотнуудыг салгах хэрэгтэй. За тэгээд эдийн засаг сэтгэл зүйд нь нөлөөлөх хэрэгтэй. Шууд нүрээрээ тулалдахч болохгүй. Тэр бол хамгийн муу на гэсэн байна. За үүнийг одоо бизнес дээр бол шууд ингээд дайн хийж болохгүй гэж одоо үнийн дайн ч үгүй юм уу тий. Одоо өрсөлдөгч компани хэдэн төгрөгөөр зарж ийн тэрнээс нь шууд хямдхан зараад шууд ингэж дайн хийж болохгүй бүр одоо баг багаар ялна гэхэр чинь брэндээ өсгөх ч юм уу, брэндийнхаа үнцнийг нэмэхэр ч юм уу тэгэж болно гэсэн үг тий. За дайны 3 дугаар зарчим болохоор нөхцөл байдлыг уян хатан ашиглах гэж байгаа. Энэ дээр болохоор одоо ерөөсөө нэг зарчим, нэг хууль, нэг тактикэнд ерөөсөө баригдаж болохгүй. Дайсан чинь таны дараагийн үйлдэлийг ерөөсөө таамаглаж чадхааргүй тийм уян хатан байх хэвээр нөхцөл байдал тааруулаад ерөөсөө аягүй сайн хувирдаг байх хэвээр гэсэн байлээ. Тэгээд ингэж хэлсэн байна. Ялалт гэдэг бол дүрм журмыг мөрдөх биш. Харин нөхцөл байдалд нийцүүлэн дүрмийг эвдэж чадахыг л ялалт гэдгээ гэж үтсэн байлээ. Тэгээд бас нэг алдартай ашиглал нь бол дайн болж байхад хэрвээ танаа тал хүч дутуу байх юм бол бараг газар дороо ороод нуугд. Хүч дутуу байвал харин танах хүч илүү байвал баг үүлэн дээрээс сүүдрэж харуулшилгүйгээр гинтийн довтлоход хий гэсэн байдаг. Тэгэхээр нөгөө тал чинь танахын юу хийхийг огт мэдэхгүйгээр тэгж нуугдаа гэсэн байдаг. За жишээ нь энэ зарчмыг нь ашигласан нэг сонирхолтой яг бодит жишээ хэм бол Америк, Вьетнам хоёрын дайн дээр Вьетнам өөрсдөө айгүй жижигхэн улс тэгээд хүн хүч ч гэсэн айгүй муутай байхад Америкч айгүй том улс. Энэ хоёрын дайн дээр бол Вьетнамчууд яг энэ сүнцийн дайд хурлыг ашигласан гэдэг юм байлээ. Тэрэн дээр болохоор Вьетнамчууд шууд газар дор ороод нуугдсан. Ерөөсөө газар дор ороод нуугдсан учраас Америк цэргүүд өөрсдөө хэдий олон хэдий хүчтэй ч гэсэн Вьетнамлууд дайраад орох юм бол нөгөө Вьетнам цэргүүд нь ерөөсөө харагддаггүй. Тэгэл гинтл гарч ирээл гэдэг газар доороосоо. Тэгээд хизээд одоо тэр Вьетнамчууд гарч ирэхийн ямар довтлоготой байгаа тэд нар хаана нуугдаад байгаа юм бэ гэдэг нь огт мэддэхгүй байсан гэдэг. Тэгээд дайн судлаач нар бол Вьетнамчууд бол 100% энэ сүнцийн дайд хурлыг яг хэрэгжүүлснийхаа хүчинд Америкийн дайнд бол ялагдalgүйгээр амь гарч чадсан гэж үздэг юм байлаа. Бас аюу сонирхолтой тий. Хэрвээ танах хүн хүч сул юм бол ерөөсө төрүүлж хөдөлгөөн хийж болохгүй. Дайсан чинь чамайг дайнд дуудана гэдэг чинь тэд нэр ялах боломжтой болоод ерөөсө дайнд дуудаж байгаа. Тэрэн дээр ерөөсө төрүүлж хөдөлж болохгүй гэдэг. Тэгээд сүнсийн бас өөр нэг алдартай одоо ном дээр нь гардаг зөвлөгөө гэх юм бол дайн болж явах явц хизээч одоо дайсныхаа хүслээр хөдөлж болохгүй. Хэрвээ дайсан чинь чамайг тулаанд дуутах юм бол ухар гэдэг. Хэрвээ дайсан чинь чамайг ухраасаа гэж хүсэж байгаа бол тэр үед нь довтлоо гэдэг. Тэгээд дайнд бол хизээч дайсны гар хөлөг, дайсны хүслээр хөдөлж болохгүй. Дандаа удирдлагыг өөртөө гартаа авах ёстой. Хизээч дайсны хүслээр хөдөлж болохгүй. Яг тэгвэл дайсан өрх бэлтгэсэн байгаа гэдгийм байлээ. За дайны 4-р стратеги бол дайсныхаа хүчийг өөрт ашигтайгаар ашиглах гэж байгаа. За энийг бол Дональд Трамп аюул ашигладаг гэдгээр алдартай юм байлээ. Жишээ нь одоо Трампын хамгийн дайсан бол хэвлэлийнхэн гэж явд юм байл да. Тэр нь л дандаа довтолж идэг, дандаа дайрж идэг болохоор Трампын хамгийн том дайсан хэвлэл гэж явд юм байлээ. Тэгтэл хэвлэлийнхэн ингээл Трампын талаар маш олон юм ярингууд Трамп тэрийг нь бусдын одоо анхаарлыг өөртөө татах болгож ашигладаг. Хэвлэлийнхний өглөө дайрсан юмыг дандаа өөртөө ашигтайгаар буцаагаад эргүүлж чаддаг гэдгээр алдартай юм байлээ. За мөн яг сүнцийн дайд хурлаг номон дээр бол дайсныхаа хүнсээр жишээ нь өөрийнхөө цэргүүдийг хооллоо гэсэн байдаг. Тэгэхээр бизнес дээр ч гэсэн дайсныхаа хүчийг одоо дайсны чинь шүүмжих ч юм уу тэр шүүмжийг өөртөө ашигтайгаар хөгжих боломж олгож ашиглах ч юм уу ямар тааж дайны үед бол аль болохоор толгоогоо ажилуулж сэтгэж жагаад өрсөлдөгч компанийнхаа өрсөлдөгч хүнийхээ хүчийг яаж өөртөө ашигтайгаар эргүүлэх боломжтой вэ гэж бодолцох хэрэгтэй юм байна. За дайны хамгийн сүүлийн стратеги бол цаг хугацаа. Цаг хугацааны тал дээр болохоор одоо дайн гэдэг зүйл бол урт хугацаандаа сунжирх юм бол ерөөсөө цэрэг арт түмнийг ч гэсэн цэргүүдийг ч гэсэн мохоогоод идэг. Тэгээд хөгжил дэвшлийг явуулж болдгоо. Тийм учраас дайныг бол эхлүүлсэн бол маш хурдан хугацаанд дуусгах хэрэгтэй гэсэн байлээ. За мөн тэгээд цагийг нь олж довтлон тий дайсныхаа таамаглаагүй үед сул дорой үед нь довтлох хэрэгтэй. Харин өөртөө хүч сул үед бол хизэж төрүүлж алах юм хийж болохгүй одоо хожим хөдөлгөөний хожил гэж ярьдаг үг байдаг шүү дээ тий. Тэгэхээр хүлээх хэрэгтэй гэдгийг бас маш сайн хэлсэн байдаг. Тэгээд саяны ярьсан 5 зарчмаас гадна энэ ном дээр бол бүр маш гүн гүнзгий агуулгууд зөндөө байдаг.
байдаг. За жишээ нь одоо хоригдол дайны үед бол одоо хоригдол ч юм уу дайсны цэргийг бариад авах юм бол ер нь бол дайнд бол шууд устгамаа штэ тий. Тэгсэн чинь энэ ном дээр айгүй эвгүй нь хоригдлыг барьж авах юм бол дайсны цэрэгийг бариад авах юм бол тэр дайсны цэрэгтэй айгүй сайхан харьцах хэрэгтэй гинэ. Тэгээд тэр дайсны цэрэгтэй сайхан харьцаж байгаа тэрний оюун бодлыг нь хуургаад өөрийнхөө тал болгож чадах юм бол энэ бол жинхэнэ ялалт гэсэн. Одоо дайн байлдаан гэдэг бол ерөөсөө дайсны цэргүүдийг алаад авах ш харин тэднийг уруулаад өөрийн болгоод өөрийнхөндөө уусгах хэрэгтэй гэж бичсэн байл. Энэ бас айгүй зөвгөн санагдсан. За тэгээд мөн дайн болж байхад тагнуул гэдэг зүйл бол бүр маш чухал. Тагнуултай хамгийн сайхан харьцах хэрэгтэй. Яагаад гэвэл тагнуул гэдэг чинь танаа талын бүх юмыг мэдж байгаа хүн шүү дээ, тий? Мэдж байгаа хүний явуулж байгаа бус айлын талын юмыг мэдээд иргээд, тий? Тэгтэл тэр тагнуултаа сайхан харьцахгүй тэрэндээ одоо муухай андаад хандчих юм бол тэр чинь очиод жинхэнэ танаахыг одоо боснуулах мэдээллийг цаанаа өгчих боломжтой учраас тагнуул гэдэг бол бүр дайны амин зүрх учраас тагнуулчтай аюул сайхан хүндэтгэлтэй зохиох ёстойг нь хүндэтгэлийг нь үзүүлэх ёстой гэсэн байсан. За мөн тэгээд бас сүнцийн аюул алдартай ажиглал гэх юм бол юу байдаг? Өөрийгөө мэдээд дайснаа мэдэх юм бол 100 удаа одоо тулалцсан ч гэсэн 100 удаа ялна гэдэг гişлэлээр аюул алдартай. Тэгэд дайнд бол хизэж зэр зэвсгийн хүчээр ч юм уу хүний тоогоор ялтгүй маа. Харин зүгээр хэр их одоо би өөрийнхөө талаар мэдж байгаа. Миний сайн тал, давуу тал, сул тал юу юм? Тэгээд дайсны давуу тал, сул тал юу юм? Ямар газар дээр, ямар цаг үед байлдаж байгаа юм бэ гэдэг тэднийг бүгднийг мэдж байгаа юм бол 100 удаа байлцсан ч 100 удаа ялах боломжтой гэсэн байдаг. За мөн бас аюул гоё алдартай гişлэн ч гэх юм уу да. Тэгээд тэр нь болохоор ус шиг бай гэдгээр алдартай. Ус шиг хэлбэргүй ямар ч нөхцөл байдалд зөвхөн урсаал ордог тийм хэлбэргүй ах хэвээр. Яагаад гэвэл дайсан чинь чиний дараагийн үйлчлэгийг ерөөсө таамаглаж чадхааргүй тийм ус шиг ямар ч хэлбэргүй ах хэвээр. Тэгээ хэлбэргүй байх нь дайны үед хамгийн том давуу тал гэдэг юм л. Ямар нэгэн хэлбэр одоо зүй зохицол дайсанд ажиглагдаад эхэлэх юм бол дараагийн үйлчлэг чинь таамаглаж чинь тийм учраас өөртөө ус шиг байх нь яг ингээд гол хэлбэрэнд өөр ус байхаар тэгж зохицуулах хэрэгтэй гэсэн байлээ. Сүнцийн айгүй ингээд сонирхолтой нэг зөвлөгөө нь болохоор дайсны талыг нэгт ингээ хоёр дүрэн байгаа гэж аахгүй. Нэгт болохоор дайсны цэргүүдийг яг хിവэр нь үлдээ. Хоёрт болохоор тэднийг бут нэрэг гэдэг. Хിവэр нь үлдээ тэгсэн ирнэ бут нэрэг гэдэг аахгүй. Нэгт хിവэр нь үлдээ, хоёрт бут нэрэг гэдэг. Тэгээ энэ ямар учиртай юм бэ гэхээр дайсны цэргүүдийг бүгдийг нь эзлээд авах юм бол эзлээд авчлаа. Тэгээд тэднийг тижээх болно гэж байгаа байхгүй. Тийм учраас тижээх юм бол ингээ манахаас зарлаг гарах гэдэг тийм. Тийм учраас дайсныг ерөөсөө багаар мэрж идэх хэрэгтэй. Өөрсдөндөө уусгаж авч идэх хэрэгтэй. Тийм болохоор аль болохоор дайсныг бие даасан чигээр нь зүгээр байлгаж. Гэхдээ аажмаар өөрсдөндөө уусгаж авах хэрэгтэй. Тэгэхээр нэгдүгээрт дайсныг хിവэр нь байлга, хоёрдугаарт дайсныг бут нэрэг. Гэхдээ бут нэргэхдээ шууд очиод дайраад олцлоод авчих юм бол биднээс зарлаг гарна штэ. Тийм учраас нэгт хിവэр нүлдээ хоёрт бут нэрэг. Ер нь энэ мэдчлэн аяйгүй зөвөн санаа зөндөө байлээ. Тийм ч учраас яг орчин үеийн бизнес эрхлэгч нар бол энэ бизнесийг гарын авлага гэж хэлж уншд юм байлээ. Бас нэлээд яг амьдрал дээр хэрэгжүүлэх. Тэр SoftBank-ны захиралч гэсэн энэ номыг бол энэ бол зүгээр ерөөсөө цэвэр практик амьдрал дээр шууд хэрэгжүүлэх болохоор номоо онол биш яг шууд амьдрал дээр хэрэгжүүлэх гарын авлага гэж дүгнсэн байдгийн байлээ. За тийм өнөөдрийн бичлэг дээр дайд хурлаг сүнсийн номыг танилцууллаа. Дараагийн бичлэг дээр болохоор аюу гой ном сонгож авсан. Библи дэх бизнесийн нууцуд гэсэн гарчигтай. За би яг энийг өөрөө еврей хүн нь өөрөө бичсэн байлээ. Раби гэдэг. Раби гэдэг чинь үнийг еврейгээр багшига раби гэдэг чинь тийм. Тэгэхээр энэ яг еврей багшийн бичсэн. Гэхдээ яг багш гээл тэгэхээр яг еврей хүмүүсийг бол багш гэхээр яг шууд хичээл заадаг тэр хүнийг багш биш. Зүгээр зөвлөдөг бизнесийн ч өөрөөсөө ахмаддаг тийм юм заадаг хүмүүсэл багш раби гэж хэлдэг юм шиг байгаа миний ойлгосноор. Тэгээд энэ ямар тач энэ еврей хүн яг бичсэн. Угаасаа еврей хүмүүс чинь дандаа л библийг л уншиж байгаа хүмүүс шүү дээ. Ялангуяа библийн уртхийн 5 номыг бол бүрстэ байнга л уншиж байгаа хүмүүс юм шиг байгаа нь тэрүүгээр алдартай. Тэгэд тэр библиэсээ бизнесийн арга ухаанаас суралцсан гэдэг. Еврей хүмүүсийг бол угаасаа хүлээн зөвшөөрөх аргагүй шүү дээ, тий. Зүгээр бодитоор угаасаа л дэлхийн хамгийн баян хүмүүс, дэлхийн хамгийн том амжилттай, хамгийн шинэ нээлтүүдийг хийдэг хүмүүс угаасаа л еврей хүмүүс. Тэгээд тэр еврей хүмүүс мэрэгэн ухаанаа одоо мэдлэгийн хаанаас олж авдаг гэхээр библиэс олж авдаг гэдэг. Тэгээд энэ ном дээр болохоор библиэлд гардаг гол нь яг бизнесийн тэр санаануудыг бүгднийг еврей хүмүүс өөрсдөө бизнес хийх яаж хийдیں, ямар ихтгэл өмчлөөр, ямар суурь зарчим баримтлаж хийдیں бэ гэдгийг яг 40 зарчим болгоод бичсэн байгаа юм байлээ. Тэгээд дараагийн бичлэг дээр энэ номыг ярих болно. Библи дэх бизнесийн нууцуд гэсэн ном байгаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя.